Энэ удаагийнхаа бичээдгээр 2014 оны фантастик шинжлэх ухааны уран зөгнөлт төрлийн The One I Love киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Энэ бол гэрэлсэн хосууд болох Этан болон Софи хоёр. Этан тэд анх танилцахдаа танихгүй айлын усан санд сэлж байхад эзэн нь гарч ирэн хөөж байсан үеэ хамгийн жаргалтай үе гэж дурсан. Хосуудын өдрөөрөө энэ үйлдэлээ давтаж дурсах гэсэн боловч эзэн нь гарч ирээгүүд тэд сэтгэл гонсоож гунигдуулсан талаар сэтгэл зүйчтэй хэлж байх ба тэдний гэрлэлт нурах тал руугаа орж байгаа ажээ. Мөн Этан уучлж боломгүй зүйл үйлдэж Софи мартах гэж зовж байгаа нь тодорхой болно. Этан тоолж барамгүй уучлалт гуйсан ч Софи түүнд одоо итгэж чадах хэсгээ мэдэх байсан байна. Хосуудын ярилцлагын үеэр үргэлжлүүлэн маргалцаар байх ба ярилцаа дэвлэрэхгүй гэдгийг нь анзаарсан сэтгэл зүйч нэгэн амралтын жижиг байшингийн дохимол гаргаж хосуудад тэнд 7 хоног амрах юм бол бүх зүйл шинээр эхэлнэ гээд тийшээ очихыг санал болгоно. Урд өмнө маш олон хосуудыг илгээж тэд бүгд эргэж ирэхдээ шинэ хэмэт харилцаатай болсон гэж сэтгэл зүйч хэлв. Хосууд дохимолыг хүлээн авч сүрч буй гэрлэлтэд сэргээх сүүлчийн арганд туул зөвшөөрнө. Дараагийн үзэгдэлд хосууд хотоос зайдуу гарч байшин байрлах хаягт очиход энэ газар үдсэглэнтэй байгаль усан сан арын том талбайтай байлаа. Этан уг газрыг сонирхож яваад зочдын байшингаас iPad олоход өмнө нэрсэн хосууд сэргсэн хайраа бичиж үлдээсэн байв. Хосууд оройн зоог барьж байхад Этан очсон зочдынхоо байшингийн талаар дурдна. Хоолоо идэж дуусаад Этан аяг тавгаа угааж байх үед Софи зочдын байшин руу очлоо. Софи байшин доторхыг сонирхоод явж байтал Этан хаанаас ч юм гараад ирэв. Этан ихэд эйлдэг байх ба шин зүйлүүд туршиж үзэх талаар Софид хэлнэ. Софи энэ гинтийн эйлдэг байдалд татагдаж тэд унтцгаав. Дараа нь жижиг хөгжилтэй тоглоомод тоглож хэсэг инээлтлээ. Этан зочдын байшин дохонох уу гэж асуухад Софи зөвшөөрч хувцсаа солихоор шийднэ. Тэгэд тэрээр өөрийн буудалсан байшиндаа хувцсаа солихоор очихдоо Этнийг буудан дээрээ унтаж байгааг хараад тоглож байна гэж бодон түүн дээр очиод яаж юм хурдан эргэж ирснийг нь асуухад Нормыг Этан ярьж байгаа зүйлсийг нь ойлгосонгүй. Софиг яагаад хөдөрсөн байгааг Этан асуухад тэрээр уурлаж саяхан зочдын байшинд болсон явдлыг хэлэхэд Этан алийг нь ч санахгүй байгаагаа хэлв. Софи Этнийг албаар ингэж новшин зан гаргалаа гээд унтахаар өрөөндөө орлоо. Гайхширсан Этан зочдын байшин руу очиж хоосон дарсны лонхо наригсан улмөр байгааг анзаарна. Энэ Этнийг гайхшруулж Этан зочдын байшинд хонлоо. Гэтэл Софи түн дээр ирэн хэвтээд Этанд хайртай гэдгээ хэлв. Өглөө болж Этан сэрэхэд Софи сайхан аштай байх ба өглөөний цай бэлдсэн байлаа. Этан өнгөрсөн шөнө юу болсон талаар асуухад Софи энэ талаар ярих сонирхолгүй ам дагуулсан байдалтай байв. Этнийг бүр гайхшруулсан зүйл нь гахаа махыг үзэн яддаг Софи гахаа мах хийсэн байх нь тэр. Этан үндсэн байшин руу очиход гайхмаар нь Софи өөр хувцастай одоо ч ааш муутай хэвээр. Этан ямар нэгэн зүйл биш байгааг ойлгож Софиг дагуулад зочдын байшинд очиж үзэхэд хинч байсангүй. Бүр хоол хийсэн улмөрч байсангүй. Улмаар Софи даажгналаа гээд уурлан явах гэтэл Этан түүнийг зогсоогоод энд ямар нэгэн хачин жигтэй зүйл болоод байгааг тайлбарлахыг хичээж өөрсдийнх нь хуулбарууд энд байна гэдгийг хэлнэ. Тэгэд Этан Софитай өчигдөр орой хамт тэврэлдэж унтснаа хэлэхэд Софи түүнд итгэхгүй үндсэн байшинда байсан гэдгээ хэлв. Этан Софиг хүлээж бай гэж хэлээд дотгошоо ганцаараа ороход хуулбар Софи усанд орж байх нь тэр. Этан шууд л гарч ирээд чи дотор усанд орж байна. Би сая альчуур авч өгсөн. Гэхэд Софи итгэхгүй байсаар Этан Софиг дотгошоо ганцаараа ороод өөрөө харал та гэснээр Софи дотгошоо ороход хуулбар Этан дасгал хийж байх нь тэр. Хуулбар Этан Софитэй маш эелдэг ялдам харилцаж Софиг гайхшруулж орхино. Удалгүй Софи гарч ирээд хуулбарыг нь харсан талаар хэлж тэд эвгүй байшинг орхихоор шийдэн нэн даруй юмаа багилж аваад хөдөллөө. Тэд тэндээс холдоод нэгэн кафед очиж болсон зүйлсийн талаар хоорондоо зөвшөөрсөн. Этан тэр газрыг өөр бодит ертөнцийн хэсэг эсвэл бүр хүчрхэг нэгний тоглоом гэж бодон гэрлүүгээ буцахыг санал болгож бүхнийг мартаад урагшлая гэхэд Софи буцаж очиод үргэлжлүүлэхийг хүснэ. Учир нь өнгөрсөн шөнө Софигийн хувьд удаан хугацаанд мэдрээгүй аз жаргалыг мэдэрсэн гэж тайлбарлав. Мөн аюул хүргэхээр санагдаагүй болохоор Этан жоохон дургүй байсан ч гэлээ буцахаар шийдлээ. Дараа нь тэд зөвхөн ганцаараа орохдоо тэд гарч ирдэг.
Тийм болохоор ээлжилж орж байхаар шийднэ. Этэн эхлээд ороход гахаамах байсаар байх ба үнэртэж үзээд хазахад маш амттай байлаа. Удалгүй хуулбар Софи гарч ирээд мэндэлж бас түүнийг санснаа хэлнэ. Хэсэг сончсон харилцан ярианы дараа Этэн албаар гадуур хамт алхах уу гэж асуухад хуулбар Софи сонирхолгүй байгаа болохоор ганцраалхахыг санал болгов. Этэн гарч ирээд эхнэр дээрээ ирж зарим нэгэн зүйлсийг тодорхой болгохоор шийднэ. Үүнд хуулбаруудтайгаа ямар ч хайр үүсгэхгүй, гүнзгийрэл дотн харилцаа байхгүй. Гэхэд Софи дэмжиж дээр нь нэмээд зочдын байшинд юу болсон талаар нэгэндээ худлаа ярихгүй гэх нөхцөлийг нэмэв. Улмаар Этэн бид хөгжилдөж хэрвээ нэг нь л духгүй болвол зогсоогоод шууд явцгаан шүү гэж тохиролцлоо. Ингээд Софигийн ээлж болоход Этэн түүнд 15 минутаас дээшгүй минут л байгаарай гэж захина. Софи зочдын байшин руу ороход хуулбар Этэн Софиг зурсан байх ба зураг Софид таалагдав. Хэсэг харилцахад хуулбар Этэн сэтгэл татам дээр нь Софиг амархан хөгжөөж байлаа. Харин Этэн нөгөө талд 15 минут өнгөрсөн байгааг анзаарч Софиг одоо ч гарч ирээгүй байгаад нь санаан зовоод хаалган дээр нь очиход төгжээтэй байв. Тиймээс Этэн сэмээрхэн цонхоор дотгошоо харахад Софи жаргалтай наргагүй хүзүүндээ массаж хийлгээд сууж байх нь тэр. Этнийг анзаарсан Софи гарч ирээд өөрийг нь тагналаа гэж ундууцахад Этэн ямар ч дотн харилцаа байхгүй дүрмийг сануулхад Софи зүгээр л массаж байсан. Мөн хуулбар Этэн хамаагүй зөөлөн бас хөгжилтэй гэж дурдхад Этэнд баг зэрэг хардалт төрлөө. Орондоо орсон хойноо Этэн зочдын байшинд ормоор байгаагаа хэлэхэд Софи ч зөвшөөрнө. Этэн орсон даруйдаа утсаа гаргаж дуу хурах дээр нь тавьсны зорилго нь хуулбар Этэн болон эхнэр нь юуны талаар ярьж Софиг аз жаргалтай болгоод байгааг мэдхийн тулд юм. Маргааш нь хуулбар Этэн болон Софи хоёр цагийг хөвгөлтэй өнгөрүүлж байхад Этэн гадаа нь атаархсан байдалтай байлаа. Софи зочдын байшингаас гарах үед Этэн зөрж орон утсаа авах гэтэл алга болсон байх нь тэр. Харин хуулбар Софи гарч ирэн 50-аар утсыг нь өгөв. Этэн зочдын байшинг орхиж холдоод хураагцсан яриаг сонсох гэтэл дан шуугаан л байлаа. Орой болж Этэн Софиг хэнэгэнтэй чаталж бас жаргалтай байгааг нь анзаараад энэ талаар нь асуухад Софи дуугарсангүй. Улмаар Этэн гадарлаж тэр оршоод зогсохгүй. Одоо бүр утастай болчихж байгаа мó гэж гайхширна. Маргааш нь Софи хуулбар Этнаас яагаад өмнө нь хуурч байсан юм бэ хэмээн жинхэнэ Этний өнгөрснийг асуухад хуулбар Этэн уучлж боломгүй зүйл хийснээ хүлээн зөвшөөрнө. Тэрээр Софиг өөрийг нь орхиж явж болох байсан ч тэгээгүй болохоор тэр итгэл нь бүх зүйл гэдгийг хуулбар Этэн хэлв. Мөн үргэлжлүүлэн хичээж гэрлэлтэд заавал аварч үлдэнэ гэдгээ амлалаа. Энэ үгс Софид хүчтэй нөлөөлж хуулбар Этнийг ямар ч эргэл зээгүүгээр үнсэн. Дараа нь үндсэн байшин дээрээ Софи юу болсон талаар нөхөртөө хэлсэнгүй. Этэн дэлгүүр явчихад ирээ гэж хэлээд байшингаас холгүй очиж өөрт нь хамаатан найзуудаас нь ирсэн дуут мессежүүдийг сонсоод алмаарав. Учир нь хуулбар Этэн тэдэн рүү залгаж өөрийн өнгөрсөн болон хаана амьдардгаа асуусан байх нь тэр. Санаан зовсон Этэн Софи дээр очиж юу болсныг хэлээд хуулбар Этэн өөрийнх нь оронд орох гэж энэ бүгдийг хийж байна гэж сэрдэхэд Софи итгэхийг хүссэнгүй. Энэ үед Этэн Софиг хуулбар Этнийг ил төмөрөд байгааг анзаарч хамтаа дэлгүүр гарах уу гэхэд Софи хүсээгүй тул Этэн түүнийг бүрэл холдоод байгааг мэдэрнэ. Тэгэд Этэн дэлгүүр явж байгаа юм шиг машинаа жолоодож холгүйхэн очиж машинаа нуугаад зочдын байшин руу очиж шилээ аван үсээс ихсэлгээд хуулбар Этний дүрд хувирах нь тэр. Этэн ороод удаагүй байхад Софи ч орж ирлээ. Тэгэд Софи өнгөрсөн шөнө болсон зүйлсийг мартаж чадахгүй байгаагаа илэрхийлж хүсэж байгаа бүхнийг нь мэддэг мэдрэмжтэй гэж магтахад Этэн өөр хүсэж байгаа зүйл байна уу гэж асууснаар тэд унтснаар Этэн эхнэрээ айжмаар алдаж байгаагаа мэдэрч хямралд орно. Дараа нь Этэн зочдын байшинд орж гутрангуй байдалтай байх үед хуулбар Софи Этнийг энгийн байдгаараа байхыг хүсэхэд тэсэхгүй болсон Этэн хуулбар Софид жинхэнэ биш гэдгийг нь хэлж чи өөрөө ч мэдэж байгаа. Та нар яг юу юм бэ гэж асуун хариулт нэхнэ. Мөн энэ 7 хоног өнгөрөхөд эхнэрээ алдмааргүй байгаагаа хэлэхэд хуулбар Софи зөвхөн энэ 7 хоногоор догтохгүй байх хэмээн дал дутахтай үгс хэлв. Мэдээж хуулбарч гэсэн эхнэр нь болохоор зарим зүйлсийг тэр мэднэ. Этэн зочдын байшинд очиж Софигоор хаалгыг онгойлгуулж ороод хуурамч Этнийг хайгаад олсонгүй. Харин Софи зочдын байшинг орхиж гарлаа. Гэтэл Этэн гүйцэж очиод Софиг мэдээж худал зүйлд итгээд байгааг нь хэлж энэ бүгд худлаа
Гэхэд Софи одоо ямар ч хамаагүй болсон. Би хуулбар этэнтэй байхдаа хангалттай, жаргалтай байдаг гэдгээ илэрхийлв. Үргэлжлүүлээд Софи эндээс явах хүсэлгүй байгаагаа хэлж Этнийг хэлэх үггүй болголоо. Этэн болон Софи хоёрын маргаан үргэлжилсээр үндсэн байшинд ирэхэд тэдний хуулбарууд хүлээж байх нь тэр. Одоо тэд дөрвөлээ нэг рүүгээ хараад сууж байх ба хуулбарууд бүгд нэг нэгнээ мэдэх болсон гэдгийг хэлнэ. Софи тэднийг харж байгаадаа баяртай байгаа нь Этнийг улмал уурлуулж орхилоо. Этэн тэднээс яагаад хэн нэгэн болж жүжиглээд байгаа юм гэж асуухад хуулбар Этэн маш тайвнаар би чам шиг л жинхэн. Чи намайг энд сууж байгааг харж байгаа үсттэй гэв. Оройн тэд суугаад оройн хоол идэхэд Этэн одоо ч хуулбарууд яг юу болоод байгааг тайлбарлахгүй байгаа дуцаарлангүй суун. Тэгэд тэд хөзөр тоглохоор шийдэв. Этэн хуулбар Этэн болон Софи хоёр маш дотн байгааг харж дэсэлгүй. Хуурамч, худалч гэж хэлэхэд хуулбар Этэн ч мөчөөгөө өглөгүй. Этнийг сайн худалч гээд тэр өдөр машин ойрхон тавиад хуулбар Этний дүрд тоглож эхнэртэйгээ унтсан гэдгийг нь илчлэнэ. Энэ үгс Софиг шархлуулснаар тэр уйлж бас Этнийг явахыг хүсэв. Этэн багтартлаа уурлаад гарч явахдаа сэтгэл зүйч рүүгээ доромжилсан дуут мессеж явуулав. Тэгээд тэрээр зочдын байшинд компьютер болон төхөөрөмж байгааг анзаарч шалгаж үзэхэд өмнө энд байсан олон хосуудын файл байлаа. Этэн файл руу орж үзэхэд сэтгэл зүйн эмчилгээний хураалгасан аудио бичлэгүүд байх ба өөрсдийнхөө нэрийг бичээ тайхад илэрнэ. Этэн сонсоод үзэхэд үндэ энэ сэтгэл зүйн эмчилгээний аудио биш. Нэгэн хос тэдний хоолоогоор ярьдаг болохын тулд дуршиж байгаа аудио бичлэг байх нь тэр. Этэн iPad-ыг шалгаж үзэхэд Софи болон Этний зураг тэнд байх ба инээж бас сайн гисэн шүүмж авсан байв. Этэн хизээч ингэж зураг авуулаагүй гэдгээ мэдчихсэн болохоор сандарсандаа байшингаас гарах гэсэн ч яаж чичээгээд чадсангүй. Тэрээр Софиг дуудан хашгираад ч тусыг эсолов. Энэ үед Софи хуулбар Этэнтэй хөхрөлдөөд завгүй байлаа. Өглөө нь Этэн дээр хуулбар Софи ирэхэд тэр сандарсан харагдана. Хуулбар Софи бүх зүйл буруугаар эргэж байгааг хэлээд жинхэнэ Софи болон хуулбар Этэн хоёр хоорондоо дурлалцах нь төлөвлөгөөнд байгаагүй гээд үргэлжлүүлэн бүгдийг тайлбарлана. Улмаар жинхэнэ хосууд нэгнээсээ салж ингэснээр хуулбарууд тэдний дөрхөөр эндээс явах боломжтой. Жинхэнэ хосууд нэгэнд хөрвөл хуулбарууд байшинг орхино. Харин жинхэнэ хосууд дараагийн хосууд ирэх хүртэл энд гацах болно. Жинхэнэ хосуудын харилцаа холдох тусам хуулбарууд хүчтэй болдог гэдгийг хуулбар Софи тайлбарлаж, тиймээс л өөрсдийгөө одоо зочдын байшингаас гарах боломжтой болсныг хэллээ. Этэн юу хийхээ ч мэдэхгүй балмагтахад хуулбар Софи би нөхөртөө хайртай, түүнийг алдмааргүй байна. Өөр эмэгтэй хүнтэй эндээс явж байгааг нь харж байснаас эндээ түүнтэй хамт гацсан нь дээр гэж хэлэх нь тэр. Үргэлжлүүлээд эндээс зөвхөн хоёр хүн л явж болно гэдгийг дурдаад оройтхоос өмнө Этнийг эхнэр аваад яв гэж гуйна. Үндсэн байшинд жинхэнэ Софи болон хуулбар Этэн нар гарч уулан далхахтаа бэлдэж байлаа. Энэ үед хуурамч Софи гарч ирэн өмсөх хувцас байхгүй гэдгээ хэлэхэд жинхэнэ Софи түүнийг дээшээ дагуулж гараад хувцснаасаа өмсөхийг зөвшөөрнө. Хувцсан дээр нь ирэхэд хуулбар Софи шүдний сой зойвол өгөөч гэж гуйв. Улмар Софи угаалгын өрөө рүүгээ ороход жинхэнэ Этэн хүлээж байх ба тэрээр чухал зүйлийг ярилцахыг хүсжээ. Хуулбар Софи жинхнийхээ хувцсыг өмсөж хуулбар Этэн дээр ирж жинхэнэ Софи шиг жүжиглэнэ. Харин дээд давхарт Этэн бүхнийг тайлбарлаад бүгд бэлтгэсэн занга гэж хэлэхэд Софи бас л итгэсэнгүй. Доод давхарт хуулбар Софи өөрийг нь жинхэнэ Софи гэж бодож байгаа хуулбар Этэнд хандаж одоо нөхрөө орхихоор шийтсэн гэдгээ хэлэхэд хуулбар Этэн ч бас эхнэрээ буюу хурамч Софиг орхих бодолтой байгаагаа хэлв. Тэгэд хуулбар Софи буюу өөрийн эхнэрээ үнсэн. Энэ үйлдэл нь хуулбар Софиг шархлуулах ба улмаар хуулбар Этэн түүнийг жинхэнэ Софи биш гэдгийг нь мэдээд жинхэнэ Софиг дуудан дээшээ зүгэллээ. Энэ хооронд жинхэнэ Этэн угаалгын өрөөний хаалгыг дотроос нь түгжээд эхнэртэй хандаж хуулбар маань надаас дээр байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ жинхэнэ нөхөр чинь би шүү дээ. Хэмээн чин сэтгэлээ илэрхийлж Софиг хязээж алдахыг хүсэхгүй гэдгээ мөн өнгөрсөн бүх алдаануудаасаа уучлалт гуйж шинээр эхлэхийг хүсэж байгаагаа илэрхийлснээр Софигийн сэтгэл хөдлөв. Гэтэл хуурамч Этэн хаалгыг эвдэн орж ирээд Софиг авч явахыг хүсэхэд жинхэнэ Этэн дунд нь зогсоно. Тэд эвсэлгүй барьцалдаж удаачгүй хоёр тийшээ боллоо. Хуулбар Этэн жинхэнэ Софиг
Явцгаая гэж уриалхад Софи эргэлзэж нөхрийнхөө ард зогссоор. Хуулбар Этэн өрөөг болон тэднийг хараад удалгүй цонхоор харагдах гадна замыг хараад эндээс гарах боломжоо төрүүлж ашиглахаар шийдэн гарч гүйх нь тэр. Жинхэнэ Этэн араас нь гүйх гэтэл гэнэт хуулбар Этэн үл харагдах хан мөргөн хоошоос авж унлаа. Хосууд болон хуулбар Софи түүнийг тойрч зогсох ба зөвхөн хосоор л эндээс явж болно гэдгийг энэ үед ойлгов. Улмаар жинхэнэ Этэн эндээс явах болсноо мэдээд харахад хоёр Софи ялгахдахын аргагүй адилхан байх нь тэр. Нэг нь мэдэгдэхүйц гунигтайгаар хуулбар Этнийг ширтэх бол нөгөөх нь жинхэнэ Этэн рүү инээмсэглэн ширтэнэ. Улмаар Этэн инээмсэглэж байгаа Софиг эхнэрээ гэж итгэн хөтлөөд энэ газрыг орхихоор яаравчлав. Этэн машинаа унаад явж байхдаа ухаангүй хэвтэх хуулбар Этний дэргэд хуулбар Софи сууж байгааг харан тэдний хажуугаар зөрөн одлоо. Хожим тэд сэтгэл зүйчдэр очиж хариулт авах гэсэн боловч офис нь хоосон сэтгэл зүйчч байсангүй. Эцэст нь Этэн болон Софигийн харилцаа сайжирсан байгаа харагдах ба нэг нэгнээ хайрлан аз жаргалтай харагдана. Софи өглөөний цай бэлтгэхээр галтаагаар руугаа орох ба Этэн юу хийж байгааг нь асуухад Софи гахай маха гэж хариулснаар Этэн жинхэнэ Софиг тэнд орхисон гэдэг нь тодорхой болно. Улмаар Этэн очлоо гэж хэлээд орноосоо боссноор кино төгсдөг. Эцэст нь асуулт асуухад эцсийн шийдвэр дээр хэн яг ямар шийдвэр гаргасан бэ? Сэтгэл хэсэгт өөрийн бодлоо хуваалцаарай.